Бидний төв 1 минутанд цуглаас. Цагдаагийн дээд сургууль 1991-ээс 2000 он. Цагдаагийн ерөнхий газрын марш тусгай бэлтгэлийн цогцлбор тэмцээнд цагдаагийн дээд сургуулийн баг тамирчид тэргүүн байрзалж УАЗ 469 маркийн автомашинаар шагнуулжээ. Цагдаагийн дээд сургууль нь 1996 онд прокурорын байгууллагын боловсон хүчнийг сургаж бэлтгэх төрөвчлсөн 2 жилийн хугацаатай сургалт явуулж 38 прокурорын ажилтныг төгсгөжээ. Цагдаагийн дээд сургууль нь цагдаагийн байгууллагын боловсон хүчнийг бэхжүүлэх, тэднийг давтан сургах, мэргэжүүлэх сургалтыг шаталсан хэлбэрээр явуулахын зэрэгцээ орон нутагт цагдаагийн байгууллагын алба хаагч нарыг сургаж бэлтгэдэг байжээ.